Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Pro-ийн Active сугаас та бүхэндээ Java франчлалын хэлийг заагаад удаагүй байгаа билээ. За Java франчлалын хэлэн дээр бид нэр өнөөдөр тоон дарааллын нийлбэрийг хэрхэн олох талаар та бүхэндээ тайлбарлая. Тоон дарааллын нийлбэр гэдэг бол нэг өсөндөө 1 дээр нэмэх нь 2, нэмэх нь 3, нэмэх нь 4 гээд гих мэтчлэн нэмсээр байгаад нүртэл тоог нэмж тоон дарааллын нийлбэрийг олно. За энэ тоон дарааллын нийлбэрийг математикийн салбарт бас арифметик прогресс гэж хэлдэг. За бид нар тоон дарааллын нийлбэрээ дүү давталтаар хэрхэн олох талаар та бүхэндээ тайлбарлая. За бид нар дүү аял давталтынхаа үндсэн хувьсгчаар AX хувьсгчийг сонгож авъя. AX хувьсгч маань тэгс утгаас эхэлнэ. Харин тоон дарааллын нийлбэр олгож байгаа хувьсгчийг бид нар S гэсэн хувьсгчаар сонгож авъя. S хувьсгч маань тэгээс эхлэх утга нь эхэлнэ. Учир нь гэвэл тоон дарааллын нийлбэр олох учраас утга маань тэгээс эхэлнэ. За дүү гэсэн дэлхүүр рүүгээ тавилаа. Бөөрөнх гоё алтан дотор одоо бид нэр үндсэн томьёогоо бичнэ. S тэнцүү S дээр нэмэх нь I гэж бичээд өгнө. За дараа нь I тэнцүү I дээр нэмэх нь 1 гэж бичнэ. За I тэнцүү I дээр нэмэх нь 1 гэдэг нь маань давталтын алхам. S тэнцүү S дээр нэмэх нь I гэдэг маань одоо давталт болгонд тухайн утгыг нэмнэ гэсэн үг. За эхний давталтан дээр болохоор тэг дээр нэмэх нь тэг буюу тэг гарна. Дараа нь I утга 1 гараад ирэхээр яг үгээр 0 дээр нэмэх нь тэг дээр нэмэх нь 1 гэд нэмэгдэн. Дараа нь давталтууд 2 болчоор 1 дээр нэмэх нь 2 гэд ингээ нэмээ явчихна гэсэн үг. За одоо бид нар нөхцлөө бичиж while I-ын 10-аас 9 бага буюу тэнцүү. За тэгээд эхний 10 тооны давталтын утга маань болохоор 55 гардаг байгаа. Тоон дарааллын нийлбэр маань system out print line. За тэгээд S гэсэн хувьсгч хэвлэе. За ажлуудад үзье. 55 гэсэн хариу гарч ийн. За энэ 55 гэсэн хариуг яг алхам бүрээр нь хийвлж байгааг харуулъя гэвэл энэ while давталтын гадна бичихгүйгээр while давталтын дотор байгаа гоё алтан дотор үйлдэлээ бичиж өгнө. За энэ мөрөн дээр бичээд үйлдэлээ тавиад өгнө гэсэн үг. За ингээд одоо ажлуудад үзэхээр while давталтай дүү while давталт маань алхам бүрдээ тоон дарааллын нийлбэрийг олж байгаа. 0 дээр нэмэх нь 1, 1 дээр нэмэх нь 3, 3 дээр нэмэх нь 6. За одоо тэгээ дараа нь 10, 15, 21, 28, 36, 45, 55 гэж гарч байгаа. За энэ үйлдэлүүд маань яаж нэмэгдэж байгаа вэ гэхээр ерөөсөө маш тодорхой. За хэдүүлээ зүгээр яг томьёолбороор нь яаж нэмэгдэж байгаа нийлбэрээр нь бичээд үзье. SS асхна I гэж бичих хэрэгтэй байгаа. Нэмэх нь давхар ажилтан дотор нэмэх тэмдэг, нэмэх нь I давхар ажилтан дотор тэнцүүгийн тэмдэг. За тэгээд нэмэх нь S гэсэн үр дүнгээ хэвлэнэ. За ажлуудад хэлүүлээ үзье. За энэ дээр нэг нэмэх тэмдэг дутуу бичсэн байна. За алхам бүр дүр дүнгээ нэмэн тэг дээр нэг нэмлээ тэг, 0 дээр нэг нэмлээ 1, 1 дээр 2 нэмлээ 3. За гэх мэтчлэн 45 дээр 10 нэмээд 55 гарна. За энэ эхний 45 гэдэг бол түрүүний миний бичсэн S-ээс асах нь I гэсэн утга. Энийг яагаад ингэж бичиж байгаа юм бэ гэхээр энэ нийлбэрээс I асахгүй бол 55 гэсэн утга гарна гэсэн үг. За хоёр дахь энэ нэмхийн ард байгаа энэ тоонууд маань тэгээс 10 хүртэл тоо маань I утгууд бол давтагдж орж ирж байгаа. За тэгээ эдгээр утгууд нэмэгдээд нийлбэр нь 55 гарч байгаа гэдэг маань S утга эндээ бичигдэнэ. За ингэж тоон дарааллын нийлбэрийг бол хэлбэр болгох нь байна. За өнөөдрийнхөө хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувгад таалагддаг бол дараах төвчлөрүүдэд дараад манай сувгийг subscribe хийгээрэй. Баярлалаа, баяртай.